өвлжөө өтг бууц нь одоо хамгаалагддаг газрын хөрс идэгдээд баг зарим газар нь бол баг урахгүй байчихэд байна. Харин ч одоо энэ газрын яадаг юу ч яахгүй ч мал иддэг юу ч яахгүй. Шороогоос шулуунаас айдаг юу ч яахгүй. Цусангийн асуудал гэж ирээсээ байхгүй. Өвлжөөнийхөө газар 4 улирлаараа хаваржин, өвлжин, цусан, намаржин. Энэ маш их бэрхшээлтэй. Одоо манайх одоо жилийн дээр үлэрлд энд байна. Малын тоо толгой бүтцээр хүртэл асуудал гарч байгаа байхгүй. Заашгүй ямаа одоо бэлчээрийг нэлээд талхалдаг байдаг ч юм уу те. Ямаа бол бас хоньник чин тураа ницээ наа чин дагуулж гүйн. Ноолуураас болоод ингээд өсгцэн. Ганцхан бэлчээр маш хомс учраас талхалгдсан учраас ирээсээ бэлчээрийн маргаан тал ийм л байна. Бэлчээр бикимага хөвөрлж байдаг. Үлэрлүүдийн заагаад өгч байдаг. Одоо тийм зохицуулт байхгүй. Сумын засаг даргын захирамжийн дагуу бэлчээр ашиглалтын малчтайгаа гэрээ байгуулж бэлчээрийн гэрчлэгээ олгохоор ингээд комисс байгуулагдаад гарсан. Өнөөдөр сумын засаг дарга мангад сумын байгаль орчны улсын байцаагч бэлчээр хэсгийн холбооны тэргүүн багийн засаг дарга ингээд бүрэлдэхүүнтэйгээ явж байгаа. Байршил дотор ингээд бид нар бүгд нэг дундаа эзэмшиж бэлчээр хамт урж байгаа байхгүй. Дөрөв хотод энэ Батууч. За энэ талд одоо эндээс ингэж яваад энэ одоо баруун талын хаагуул бас тогтоох. Гэрээт бэлчээрийн нийт талбай 700 гэрээт бэлчээрийн нийт дац хонь толгоогоор 458 энэ өвлж бүрэн боломжтой гарсан юм байна танаа. За бэлчээр. Бэлчээр ашиглалтын гэрээ. Энэ гэрээний зорилго нь болохоор бэлч малчтын бэлчээрийг ашиглах явцад үүсэх харилцааг зохицуулах малчтын бэлчээр нутгаа ашиглаж ирсэн уламжилт эрхийг баталгаажуулахад энэ гэрээний зорилго оршиж байна. Энэ гэрээн дээр болохоор одоо тухайн энэ өвлжөөн дээр одоо энэ нийт одоо юм баахаар үзэх юм бол хичнээн одоо толгой мал өвлж бүрэн боломжтой байна. Дац нь хэр одоо энэ ургацын центр нь одоо хэд гарсан гэдгийг одоо угаасаа тодорхойлоод энэ гэрээ хавсралтай байгаа. 5 хавсралтай байгаа. Энэ 5 хавсралт нь болохоор гэрээт бэлчээрийн зураг гэдэг. Одоо та нарын одоо сая гараар зурсан зураг чинь татаасан зураг буугаад ирнэ. Хоёрдугаар гэрээт бэлчээд байрлаж чадвах дац гэдэг одоо миний хэлээд байгаа хэдэн толгой мал нэмэлчих боломжтой юм. Гурав дахь болохоор бэлчээр ашиглах эрхийн гэрчлэгээ. Дөрөвдүгээр нь одоо хот айлууд үндсэн болон дундын бэлчээр. Одоо дундын бэлчээр одоо танаа сая гарсангүй энэ танаа айлууд одоо нийтээрээ эзэмшиж байгаа учраас одоо жишээлбэл өөр айлууд байж болно шүү дээ тий. Одоо энэ ууланда 3 сараас 4 сар хооронд зөвхөн дундын бэлчээртэй малаа бэлчээнэ гэсэн тийм үү зурагдсангүй. 5 дугаарт гэрээт бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ гэдэг. Төлөв байдлын үнэлгээ нугасаа саяны юун дээр үнэлэгдээд гарчиж байгаа энийг бичлэгтээ та нарт өгч байгаа. Эзэмшүү, яаж чөлөөлөх үү, яаж өнжөөж хэрэглэх үү гэдгийг л одоо тэгжил хөөжил зааж өгөхгүй болвол жилд хүмүүс одоо жилд нь дараалал ирээл буугаал суугаал бэлчээрээ сүйтгэдэг асуудал байна. Бид нар энийг хамгаалахгүй өөр хинч хамгаалахгүй бэлчээрийг гэрээ хийснээр эдгээр өөр юмшиг эзэмшиж эхэлж байгаа. Одоо яг энэ сууж байгаа энэ орчныхаа газараа бид өөртөө зусдаг байсан юм аа. Тэгээс сүүлийн одоо 2 жилийн цусгаа болоод бэлчээрээс хэрэгснээс болоод байгалийн ургаст энэ дүү одоо гоё гарсан. Одоо нэг бэлчээр байхад миний газар одоо миний юм гэснээр малчтууд шал онд болчихж байгаа байхгүй. Таны өвд эдсээс 40 жил амьдэрсэн өвлж өтөх бууцанд эдсэн болоо. Таны чинь баталгаа чинь энэ гэрчлэгээ шүү.
За инг. Өчнөө толгой, хонин толгой шижүүлсэн таны бэлчээртэй чинь юм чинь бэлчих ёстой. За дундын бэлчээрээ та нар хаяа хадвшин сууж байгаа малчтайгаа ингэж зогцгээд бүр газрын зургал гаргаж ягаад малчтайгаа хилцэж байгаад ингээд тохиролцоод бидний гаргуулсан юм. Яг ингэсний үр дүнд жоохон ч гэсэн ажил ихц байна гэж үзэж байгаа. Бэлчээрийн хуваар одоо газрын ургац өвс таас янз бүрийн мэтлүүд ингээд гол төлөвлөж гаргаж ингэ сайхан танилцуулж ингэ өгөх нь хамгийн зүйтэй байна гэж би хувьдаа ингэ их сайхан сайшаад үзэж байна. Ингээд нэг яриа байгуулад явах юм бол ер нь боломж юм шүү. Энэ гаднаас одоо холоо өрөөс нүүжирж байгаа малчингууд одоо хөш төрж орж ирэл за энэ миний чиний гэхгүй ингээд маргаан зөрчил гараад ирлээ гэхэд би урдаас нэг үзүүлж харуулчих нэг иршилгээтэй. Гадны нэг өрх хийгээд авахгүй мэдээс күн авахгүй мэдээс тэгээд тэргээ хамгаалж юм байгаа. Хэдэн малдаа зохицуулаад бэлчээрээ ингээд малаа чанаржуулаад өсгөө байж болох юм байна гэж бодож байна.